Тэв шилжин нүх онол гэж юу вэ? Ямар үр дагавар үзүүлдэг болон түүнтэй холбоотой англи үгсийг та бүхэндээ тайлбарланаа. Дэлхийн үүсэл хөгжлийн явцад Тэвүүд олон сая жилийн өмнө нэгдмэл их газар байсан бөгөөд тэр их газрыг Пангей гэж нэрлэсэн байна. Аажмаар тэр томоохон их газар маань задарч хид хідэн Тэвүүд туваагдаж шилжиж нүүсэн бөгөөд өнөөгийн төрхийг олсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл дэлхийн цар татас давхархыг тектоникийн хавтангууд бүрдүүлдэг гэж ойлгож болно. Tectonic plates гэж нэрлэж байна. Plates гэдэг нь болохоор хавтангууд гэсэн үг. Tectonic гэдэг нь болохоор tectonic гэсэн үг. Тектоникийн хавтангууд дээр Тэвүүд болон далай оршиж байгаа гэсэн үг. Жишээлбэл Өмнөд Америк тэв болон Өмнөд Атлантын далай маань Өмнөд Америкийн хавтан дээр оршиж байгааг зургаас харж болно. Энэхүү онолыг анх дэвшүүлсэн хүн бол Германы эрдэмтэн Альфред Wegener гэж хүн байсан. Тэр хүн олон тооны судалгаануудыг үндэслэж таамаглаад дэвшүүлсэн байдаг. Тэвүүдийн эргийн хичигдэл болон Тэвүүдийн ургамал амьтдын ижил төстэй байдал зэргийг судалсан мөртлөгийн судалгаа, далайн судалгаа гэх мэтчлэн судалгаануудыг үндэслэн энэхүү онолоо дэвшүүлжээ. Энэ онолын гол ач холбогдол нь юу вэ гэхлээр Тэвүүд аажмаар хөдөлдөг бөгөөд жилд асар бага хэмжээгээр хоорондоо түлхэлцэх юм уу, холдох юм уу зүрх хөдөлгөөнийг хийдэг. Энэ хавтангуудын хил цагаар газар хөдлөлт галтуул идэвхтэй явагддаг хэмээн үзсэн юм. Энэ онолын баталгаа нь гэвэл дэлхийн газар хөдлөлт галтуулшилтын гол бүсүүд хавтангуудын хил цагаар явагддаг нь нотлогдоод байгаа юм. Жишээлбэл Японы арлуудыг харахад Евразийн хавтан болон Номхон далайн хавтан, Филиппиний хавтангууд хоорондоо нийлж буй хил цагт Японы арлууд оршиж байна. Японы арал өөрөө хавтангуудын хил цаг болж идэг учраас энд ихээхэн газар хөдлөлт мөн галтуулын идэвхтэй бүс болж байна. Түүнчлэн Номхон далайн хавтан дэлхийн хамгийн том тектоникийн хавтан бөгөөд Pacific Plate гэж нэрлэдэг. Энэ хавтангийн хил цагийн дагуу дэлхийн хамгийн их галтуулшил болон газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд оршдгийг энэ зургаас харж болно.